Сайн байцгаана уу? Butter Podcasting 5 дугаар дугаар and peanut butter and jelly вэ? Баатмэ. Тэгээд өнөөдрийн зочингоор манай roommate Түмэн Заяа бүрөвдөрж дахиж миний бүр ирсэн identity байгаа. болцоо дээр өрөөний яг гэх нь бүр. Сайн байцгаана уу? Тийм өнөөдөр болохоор full time guest-ээр ирсэн. Тийм. Өмнө нэг part time guest-ээр манай орж ирсэн байгаа. Тэгээд өнөөдөр бид хэд ямар номны талаар ярих вэ? За өнөөдөр бид нар emotional intelligence ягаад IQ-гаас илүү чухал вэ гэд Daniel Goleman-ийн номын талаар ярина. Энэ болохоор яг сэтгэл зүй эмоцоо удирдах чадвар нь өөрөө яг хүний IQ-гаас чухал гэдэг талаар өгүүлдэг. Тэр ном байна. Нөгөө тарих зүрх сэтгэлийн эсрэг гэл нэг тиймэрхүү ингээд хүн болгоны ярьдаг, боддог, бие биентэйгээ зөвлөцдөг тиймэрхүү өмнөний талаар бас ингээд гардаг. Ер нь ингээд их сонирхолтой ном байсан. Их зузаан. Тэгээд амар зузаан ном байсан болохоор бид хэд ингээд бүлэг бүлгээр нь хуваагаад ярих гэж байгаа. Тэгээд эхний бүлэг нь болохоор нэг ерөнхий бүлэг. Тэгээд ер нь ойлголтууд нь танилцуулдаг. Хоёр дахь бүлгийн гигэнэ уншсан. Тийм. За би 2 дахь бүлгээс нь эхлэе. Тэгээд эхний бүлэг нь амар уртудаа үргэлжсэн. Би 2 дахь бүлгийг уншиж ингэж бодсон. Эхний бүлгийн дуусчихсан байгаа. Тэгээд эхний бүлэгт хүн яагаад ингэж одоо нэг хулгайчийн талаар хэлж ярьсан. Одоо ингээд нэг байрны нэгэ ороод тэгээд хоёр охиныг алдаг уу? Тийм. Тэгээд нэг байранд ороод за одоо энэ миний сүүлийн хулгай. Одоо би ингээл зогсно гэсэн чинь тэр охтыг тэр хүмүүс байхгүй байранд орчлоо гэж бодсон чинь нэг охин байжсэн. Тэгээд тэр охиныг харангуйтаа ингээд балмагдаад шууд ингээд гарын хүлээд ингээд зүгээр ингээд ерөөсөө ямар зүрийн болохгүй архиж ингээд хулгайгаа игээд ингээд явчихсан чинь нөгөө охин бэжсэн чинь нөгөө дараагийн охин ороод ирсэн. Тэгээ хоёр дахь охиныг хүлээ. Тэгээ тэр хоёр ингээд хүлээлттэй байжгаад би чиний ингээд царайг амар сайн шийжсэн. Би чамайг одоо цагдаад мэдээд чи тэгээ насаараа хоригдсон маригдна гэдэг. Тэгсэн чинь ингээд сүүлийн хулгайгаа хийчихсэн манай ингээд хулгайч маань бүр ингээд гинт ингээд балмагдаад бүр ингээд яхаар ирггүй болоо. Тэгээ тэр охтыг ингээд утгатлаад хит удаа утгатлаад тэгж алсан. Тийм амар хэрэг болсон. Тэгээд яг тэр хүн яг ингээд ухаанд нь яг ингээд сэтгэл хөдлөлний илүү их ингээд уралдаад төрүүлээд ингээд янз бүр үйлдэл хийхэд нөлөөлсөн. Тэгээ шууд ингээд үйлдэл нь ягаад ингээд балмагдаад ухаанаараа бодхоос төрүүлээд эхлээд энэ ингээд зүүгээс бодхоос яна гэл нэг яг эмоцн төрүүлж гарч ирээ тиймэрхүү юм. Ахаа болдог тий. Тийм. Тэнгүүд тийм тэнгүүд нь сая гигэнэгийн хэлсэн энэ ингээд ягаад ийм юм болдог вэ гэсэн чинь өөрөө гэсэн нэртэй гинэ. Энэ болохоор нэг амигдала гэд хүний тархин нэг тийм алмонд шиг хэлбэртэй. Харин би монголоор бодох гээд юу хэлээд ирдэг. Буйл самар. Буйл самрын хэлбэртэй нэг тийм юм байдаг гинэ. Тэгээд хаяа ингээд болж байгаа үйл явдал нь шууд ингээд тархины боддог хэсэг рүү биш. Шууд тэр амигдалаар нь орчих үед нь хүн ингээд тийм бодох завгүй бодоод үйлдэл хийх гэхээс илүү шууд үйлдэл нь гарчдаг болохоор ийм болохоор ер нь анханасаа манай зохиолч хүн EQ буюу ингээд одоо сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь яг ингээд нөгөө бодлын хүч буюу IQ-гаас илүү хүчрэх гэж бодсон. Тэгээд ер нь энэ номон дээр энэний талаар дэлгэрүүлэн ярьсан байгаа манай хүн. Тийм. Тэгээд 2 дахь бүлэг хэлсэн. Тэгээд 2 дахь бүлэгт яг нэг самурайн талаар ярьсан. Тэгээд самурайд яг ингээд нэг лам нь чи ингээд өөрөөгөө ч ингээд амар сэтгэл хөдлөлөөсөө тэрэндээ ингээ хөтлөгдөөд ингээ сайн ингээ тултаж чадахгүйсэн. Тэгээд чи ингээ сэтгэл хөдлөлтөд тултах юм бол би ингээ чамтай уусаа ингээ цагийг өнгөрөх ямар ч хэрэг алга гэдгсэн чи ингээ самурай ингээ бодонгуудаа нэрээ би ингээл юм л бол ингээ ууралчдаг ингээ өөрийнхөө сэтгэл хөдлөл ерөөс удирдах чадахгүй байна гэдэг. Өөртөө ингээ дүнэлт игээд за би одоо ингээ өөртөө тэгээд ер нь илүү ингээ сайжраад илүү сайн самурай болсон. Тэгээд тийм учраас ер нь бас ингээ өөрийгөө ингээ таньж мэдээд би яг ингээд ууртай болж гин би одоо ийм үед гунигтай ийм үед ийм сэтгэл хөдлөлтэй гэдгээ таньж мэдээд тэгээд тэрийгээ ингээд тэрэн дээрээ яг ингээд тулгуурлаад өөрийгөө удирдах чадах нь илүү чухал юм а гэдэг бас ингээд өгүүлчихсэн 2 дахь бүлэгт. Тэгээд өргөжлүүлээд одоо ингээд жоохон охтууд тэгээд одоо сургуулийн хүмүүс ингээд IQ-гийн шалгалт ингээ өгөөд идэг. Тэгээд яг IQ-гаар нь ингээл хараал за ийм сайн сургуульд орох юм байна. За энэ ингээд амжилтанд хүрэх юм байна гэд ингээд тэгээ шийддэг. Хоёр нь яг ингээд харьцуулаа үзэх юм бол IQ нь сайн байсан ч гэсэн амжилтанд хүрээгүй хүмүүс тэгээд IQ нь бага байсан ч гэсэн амжилтанд хүрсэн хүмүүс гэдэг одоо тэр хүмүүс ингээд айгүй их ингээд ялгаатай байдаг. Тэгээд чи хэрвээ IQ чинь сайн биш байсан ч гэсэн ингээд сэтгэл хөдлөлөө удирдах чадвар одоо ингээд өөртөө хэр ингээд дисциплинтэй байна. Өөрийгөө хэр сайн удирдах чинь хүмүүстэй хэр харьцаж чинь
өөрийнхөө сэтгэл хөдлөлөө яаж ингээ зохицуулж гэдгээс чи шалтгаалаа чиний амжилт ингээ шалтгаална гэж байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор яг занганч экогоор нь хүнийг ингээ дүгнж болохгүй. Чи ингээ нэг сайн ухаантай биш юм байна. Чи математикч болоод хэрэггүй гэж бодохын хоронд харин ингээ чи ингээ яг ямар ингээ чамд ингээ ур чадварууд байна. Яг ямар ингээд чамд ингээд сэтгэл зүйн ингээд юунд илүү ингээд сонирхолтой байна гэдэг. Тэрэн дээр нь яг хөгжүүлж өгснөөр ингээд сургууль яг ингээд яг хүүхдийн хөгжлийн газар олж их юмаа гэд ярьжсэн. Тэгээд тэгэхгүй бол зүгээр л IQ за одоо ингээд хичээлээ хий гэдэг хамар хүүхд ерөөсөө хөгжихгүй. Тэгээд жоохон хүүхдэр ч гэсэн ингээд харангууд ингээд нэг амир ингээд хичээлээ сайн идвэсэн хүүхдэд туршилт хийсэн чинь ингээд 4 настай охин. За одоо ингээд энэ өрөөнд хүүхдүүд хинтээ тоглох дуртай, хинтээ илүү найзууд, хинтээ илүү нийлж ийн эдрийг ингээд тодорхойлоорой гэсэн чинь айгүй сайн тодорхойлоо. Одоо тийм хүмүүс одоо ингээд хүнтэй сайрсдаг одоо тэр политишн тэр хүмүүс бүгдээрээ ийм EQ сайд сэтгэл хөдлөлөө удирдах чадвар сайтай учраас ийм амар амжилтанд хүрсэн гэдэг тэр талаар өгүүлсэн. Тэгээд 2 дугаар бүлэгт бас үргэлжлүүлээ. Тэгээд ямар ч сэтгэл хөдлөл мэдэрдэг бас хүмүүс идэм билээ ингээд тэрийг ерөөсөө ингээд ойлгодгоо. Ингээд тийм зүгээр ингээ уйлаад байгаа юмшил би яагаад уйлаад байгаагаа ойлгохгүй байна. Бирсөө ингээд анхаа тийм хүмүүсийг ингээд тодорхойлцсон. Тийм тэгээд манай өрөөний өхөн амар релейт хийж байгаа хаа. Гэтэ ерэн зүгээр заавал ойлгох биш байсан ч гэсэн яг хүмүүс нөгөө заримдаа яг өөрийнхөө мэдрээд байгаагаа ойлгохгүй мөчүүд бол хүн болгонд байдаг байх гэж бодлоо. Тийм байдаг. Тэг тэрийг ер нь ойлгоод энэ ур чадварыг бас ингээ хөгжүүлж болох юм билээ. Яг сэтгэл хөдлөлийн ур чадвараа ингээ хөгжүүлснээрээ ингээ өөрийгөө илүү ойлгодог. Тэг өөрийгөө илүү ойлгоцсон хүн чинь ингээд бас ингээ хүмүүсийг ингээд ойлгоод тэдний ингээд гутлан дотор өөрийгөө хийгээд ингээд тэр хүний талаар бодож чаддаг байл ингээ хүмүүсийн дунд илүү хүндлэгдэн илүү их амжилтанд хүрнэ гэж байгаа юм. Тийм. Тэгэл тийм бас хүмүүс эдийн билээ ерөөсөө яагаад байгаагаа ойлгодгүй. Тэгээ бас ингээ янз бүрийн тархины бэртэл авцсан хүмүүс одоо ингээ баруун зүүн тархи хүнийг ингээ зохицуулж яадаг гинэ. Нэг нь ингээ уур ингээ хөдлөл ингээ янз бүрийн айдас мэдсийг мэдэрч хахад нөгөөтг ингээ тэрийг ингээ тайшруулад яг ямар үйлдэл хийхийг ингээ сануулдаг. Харин ингээ янз бүрийн гинтл авцсан хүмүүс ингээ одоо тэр нь одоо тэр айдас мэдэрдэг талтаа гинтл авцсан хүмүүс надаа айдас мэдрэхгүй байх жишээний зүгээр ингээ ямар ч юм ингээ эмоцгүй болцсон байх жишээний. Харин тэр эмоцтой бэртэл авцсан хүмүүс ингээ зүгээр л ингээ айдассан ерөөс юу ч хийж чадахгүй бол тийм хаалгааны талаараас гарч ирсэн тий. Тийм тийм сонсон. Тийм амар санагцсан. Харин тэгэл ер нь энэ бүлэгч ер нь яагаад хүнд эмоц сэтгэл хөдлөл чухлын талаар өгүүлээ. Тэгээд өргөжлөлөө 3 дугаар бүлэгт ярьдаг бай. Тийм. За 3 дугаар бүлэгт талаар 3 дугаар бүлэг талаар яг 3 том тийм хэсэг гардаг. Тэгээ эхний хэсэг нь болохоор ингээд амар дотн өстөн дайснууд гэдэг бүлгнийх нь нэр нь тийм байсан. Тэгээд амар дотн өстөн дайснууд тэгэхээр ямар хүмүүс байх вэ? Ингээд суудсан хүмүүс. Эхнэр нөхөр баяр. Эний талаар ингээд эхний бүлэг дээр нь ярьж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь ингээд гэрлэл дээр чинь ингээд ихэнх асуудал нь эрэгтэй хүмүүс нь эмэгтэй хүмүүсээсээ өөр. Тэгээд тэрнээс ингээд амар олон юм үүсдэг гэж хэлжсэн шүү дээ. Тэгээд би ингээд нэг жоохон фактаар нэг юм эхлүүлэх юм бол Америкт 1990-ад онд салтын ингээд салтын түвшин нь нэг 10% байсан гинэ. Тэгээд 1950-ад он болцсон чинь тэр нь 30% болцсон. Тэгээд 90-ад он руу төхөөд ирсэн чинь бүр 70% руу төгч мөксөн гэд энэ нь болохоор ингээд нийгэмдх биднэрт ингээд ноогддаг тэр ингээд дарамт чахалтаас амар болдог гэд. Тэгээд яадаг вэ гэдгсэн чинь бас нэг тийм юм жишээс ахгүй юу? Ингээд 3 настай хүүхдээс асуу. Чиний найзууд чинь ингээд эрэгтэй юу эмэгтэй юу гэж асуухад нөгөө хүүхд нь ингээд 50 гэд ер нь ингээд надад эрэгтэй найзууд байгаа эмэгтэй найзууд байгаа гэд. Тэгэнгүүтээ ингээд том болох тусам яг ингээд нөгөө хүүхдийнх нь эрэгтэй хүүхдийнх нь эрэгтэй найзууд нь ихсээд эмэгтэй найз надад баг байхгүй гэд. Тэр нь болохоор ингээд эмэгтэй хүүхдүүдтэй найзлах юм бол тэр нь ингээд хитрхи болох хэрэгтэй хүн болох гэл октод болохоор октодтой найзл тэгэх юм бол ингээд гой даруухан ёс зүйтэй тим бэж сурна гэд. Тэгээд ийм нийгмийн энэ үзүүлдэг энэ дарамтнаас болоод хүмүүс болохоор ингээд энэ ийм байх хэвээр гэд ер нь ингээд тийм emotional intelligence чи монголоор өглөө сэтгэл хөдлөлөө удирдах ур чадвар. Тийм тэр нь болохоор ингээ амар хязгаарлагдмал болчдаг гэд. Яг ингээд эрэгтэй хүмүүс угаасаа ууртай. Тэгээ эмэгтэй хүмүүс угаасаа ингээд ийм ингээд anxiety гэдэг чи юу гэдэг сэтгэл төгшөх. Тийм төгшөр. Тийм ингээд self regulation гэдэг англи үгнүүд байна. Яг
Тэгэл тиймэрхүү юмнуудад ингээд амар хязгаарлагдмал болчдаг. Тэгээд ингээд эмэгтэй хүмүүс байнгын ингээд чи нөхөртөө зөөлөн хандах хэрэгтэй, тэх ёстой гэд. Тийм болохоор ингээд эмэгтэй хүмүүс нь цаанаасаа нөгөө empathy буюу нөгөө хүнийг ойлгох тэр ур чадвар нь эмэгтэй хүмүүс илүү хөгжиждөг. Гэтэ анханасаа тийм биш. Анханасаа сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь эмэгтэй хүмүүсийнхэд илүүтэй ч юм уу, эрэгтэй хүмүүсийн нөгөө хүмүүсийг удирдах чадвар нь ихтэй гэхээсээ биш. Анханасаа нийгэм нь өөрөө эмэгтэй хүмүүс нь болохоор ойлгодог зөөлөн байх хэрэгтэй. Эрэгтэй хүмүүс нь болохоор удирдах тийм чадвар ихтэй байх хэрэгтэй гэд. Тэгээд тэр сэтгэл хөдлөлөө удирдах тийм өөр талдаа ингээд эрэгтэй хүмүүс хансаа хөгжөө өвчдөг. Тэгээд ингээд хамт ингээд суухад ингээд амар хоёр өөр хүн угаасаа сууж байгаа штэ. Тэгээд ер нь тийм болохоор ингээд дахиад ингээд ер нь бол ингээд чухалчилсан. Тэгээд ирээдүйд бас нөгөө хүүхд мөхтэй болохдож гэсэн хүүхдтэй болохоор ингээд эрэгтэй эмэгтэй хамаагүй сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг ингээд эрэгтэй хүүхдтэй яадаг юм те хүнийг яаж сайн ойлгодог байх вэ? Тийм ингээд эхнэрээ ч гэж. Найз нөхдөө яаж сайн ойлгодог байх вэ гэсэн юм заахтай ижилхэн охиндоо ч гэсэн ингээд хүмүүсийг яаж тэгэж удирдах авч чадахгүй тиймэрхүү чадваруудыг суулгаад явах юм бол ер нь ингээд нэг юм төгс хүн гэж байхгүй ч гэсэн тэрнтэй ойртох тиймэрхүү хүн бүтээж болох юм байна гэсэн нэг тиймэрхүү санааг би бол авсан. Тэгээд өргөжлүүлж ярих юм бол за тэгэнгүүтээ дараагийн ойлголт нь болохоор нөгөө IQ EQ хоёрын ингээ ялгааг зөндөө ярьж байгаа штэ. Тэгээд ямар ялгаатай вэ гэхээр ер нь бол ингээд ихэнх хүмүүс ингээд IQ өндөртэй буюу ингээд тархиныхан сэтгэн бодох чадвар нь амар өндөр хүмүүстэй хүмүүс өндөр хөгжилтэй хүмүүс нь амжилтанд олдог гэх тиймэрхүү ойлголт өгдөг. Гэхдээ манай ах бол ингээд тэрнтэй дүүцхүүц чухал зүйл нь үнэхээр нөгөө EQ маань байдаг вэ гэж хэлснийхэн шалтгаан нь болохоор нөгөө ажлын байран дээр гарахаар би одоо өөрөөр анзаарч байгаа байхгүй юу? Ямар хүмүүс дэше явдаг вэ гэхлээр ихэнх дэше явдаг хүмүүс нь дандаа амар ингээд хүмүүсийг ятгах чадвар өндөртэй хүмүүс байдаг. Одоо жишээ нь ингээд манай ингээд дээдлийн нэг менежер ах ингээд Америкийн ингээд компанийнхаа салбартаа тэр санаагаа ингээд пич идчихгүй. Тэр санаагаа дэвшүүлээд ингээд ингээд энэ минь ийм хийх юм бол компани үйл ажиллагаа төдөө баригсаж чадах байна гэсэн тэр ингээд өөрийнхөө санаагаа пич хийснээр нөгөө нь болохоор бүр дээр байгаа хүмүүс өөрийнхөө нэрээ таниулаад тэгж чадж байгаа. Тэгээ тэр чадж байгаа шалтгаан нь тэр хүний үнэхээр сэтгэн бодох чадвар нь чухал гэхээсээ илүү доотлохоо байгаа хүмүүсээс санаал авч байгаа шүү дээ ер нь. Тэгээ тийм болохоор ингээд ер нь доор байгаа хүмүүстэй ингээд амар ингээд харилцаа ер нь амар чухал яриад амар чухал яриа өрнөлт. Тэгээд ингээд манай менежер ч надад ингэ хэлдэг байсан байхгүй юу? Би одоо жишээ нь нэг хүн өөрөө ингээд одоо надаас өөр нэг хүн ингээд алдаа гаргачих юм бол тэр хүний гаргасан алдаа нь миний ажил дээрсэн гарч байгаа шүү дээ. Тэгээ би болохоор ингээд ингээд энэ хүн одоо ингээд толгоондоо юмтай юм уу хайшин. Ягаад ийм ингээд амархан юмыг хүртэл ингээд хийж чадахгүй байгаа ингээд тэгээд шилэнгүүд их чинь ингээд иймэрхүү малнаа зөндөө байдаг юм а гэж зүгээр ингээд хэлж байгаа байхгүй. Гэхдээ ингээд надад ингээд бичихтэй надад нөгөө өнрөгөө юу гэж бичвэ гэж ахлаар нөгөө алдаа засныхан дараа таны алдаа заснаас болж бараг л миний амьдрал миний ажлын нөгөө үр хүртээмж ихслээ. Үнэхээр их баярлаа. Таны энэ ингээд юу чинь амар ингээд их хүндлээ гэд манай их дандаа бичдэг байхгүй. Өөрөө болохоор надаа ярихтаа ингээд өөстэй энэ тэнэг гэдэг мөртлөө ингээд хүмүүстэй хандж байхдаа тэрийг ерөөсөө гаргадаг. Тийм бол ингээд хүмүүс ингээд магтаал өгөх юм бол за би ийм юм хийгээд тах юм бол ингээд хүмүүс таалагдах юм байна. Тийм болохоор ингээд ажлын байран дээр хүмүүсийн урмыг хугалахгүй тулд ийм үйлдэл гаргах хэрэгтэй юм байна гэсэн юм ингээд амар ойлгоод тийм болохоор тэрэн дээр ингээд манайх дахиад ер нь ингээд сэтгэн бодох юу лээ? Ур чадвар амар чухлыг ингээд дахиад онцлсан. Сэтгэлийн хөдлөлөө. Тийм тэгээд за байжаарай би ингээд тийм тийм. За тэгээ яг хөө ингээд хэрвээ ямар нэгэн менежер хүмүүс үдчих байх юм бол үзэхгүй л байна. Гэтэ үдчих юм бол би ингээд нэг хитэн зөвлөлүүд харж байна. Одоо манай зөвлөлүүд ингээд амар тодорхой байх хэрэгтэй гинэ. Зөвлөгөөнүүд. Зөвлөгөөн. Юуны зөвлөлөө? Менежерийн зөвлөгөөнүүд. Тэгээд яаж сайн ингээд менежер хүн байх вэ гэсэн чинь ингээд тодорхой байх хэрэгтэй гинэ. Ингээд ямар юм сайн хийсэн байсан ч муу хийсэн байсан ч гэсэн чиний энэ хийсэн үйлдэл чинь сайн байлаа гэдэг амар тодорхой хэлэх хэрэгтэй. Чи сайн ажиллаа гэхээсээ илүү чиний тэрэн дээр тэгэж ажилласан чи их мундаг байлаа гэж хэлэх. Одоо чинь paper бичингүүд чиний paper чинь сайн байлаа гэхээсээ биш чиний paper чинь яг тэр хэсэг гоё байсан гэж хэлэх юм бол цанаасаа ингээд сурагч бид нар ч гэсэн гоё санагдсан шүү дээ. Манай өөртөө менежер юм биш. Ер нь бол тийм багш нар ч гэсэн үдчихвэл ингээд бас сонсоорой. Тийм байна. Зөвлөгөөнүүд би зөвлөсөн. Ном зөвлөж байгаа шүү. Би зөвлөг шүү. За тэгэнгүүтээ ингээд муу юм байсан ч гэсэн ингээд чи муу ажиллаа ч юм уу чи муу байлаа гэхээсээ илүү чиний тэр юм чинь болохгүй байна. Тэр юм чинь болж байгаа ч гэсэн тэр юм чинь болохгүй байна гэх юм бол нөгөө хүн
чин тэрийг засгаж илүү хурдан тэгээд өөрийгөө ч илүү тодорхой ойлгуулна. Тэгэнгүүтээ ингээд шийдвэр ингээд шийдвэр өөрт нь ингээ олох. Одоо ингээд чи асуудалтай байна гэхээсээ илүү чи ингэвэл зүгээр юм шүү ч юм уу. Ингэх юм бол яах юм шүү гэд нэг тийм санаа төвшүүлээд ингээд тэх юм бол ингээд нөгөөндөө илүү ингээд тусдаг гинэ. Тэгээд ер нь ингээд дандаа бай гинэ. Ер нь ингээд би одоо ингээд манай менежерүүд ч юм уу ер нь ингээд хамт ажилласан хүмүүс дандаа хэлдэг байхгүй юу? Дандаа асуулт асуу. Тэр бол ингээд хөгжин дэвшийн хамгийн чухал зүйл гэдэг. Why don't you ask? Тийм, асуулт асуухгүй бол хүн ерөөсө хөгждөг байхгүй юу? Би хүртэл ингээд доор байгаа ингээд дадлах чаа ингээд. Манай хүн ерөөсө ингээд амар ажлынхаа тэгээд ер нь ингээд асуулт асуухгүй бол угаасаа хөгждөг заяа. Яг ингээд чив чимээгүй байгаад тах юм бол хин ч угаасаа ингээд яг би ингээд хичээдэг л дээ. Гэхдээ өөрийн гэсэн юмтай гам чи нөгөө хүн маань надаас юм асууж ижил би хариулж ижил бит хоёр ингээд хоёлоо хөгжих байхгүй. Би хүндээ тайлбарлалтаа сайжирна нөгөө хүн бас ингээд ойлгохтаа сайжирна. Гэтэ юу ч асуухгүй байх юм бол тэр хоёрын хооронд харилцааж үсэхгүй, ажлынч дээшлэхгүй ингээд шийдвэрч чүрч чадахгүй тийм байх хэрэгтэй болохоор үргэлж асуулт асуу. Тэгээ үргэлж асуулт асуухын тулд ингээд үргэлж бай гэдэг нь яг ингээд би байна гэд офис дээр очдог ч тэр нь офис дээр очдог ч байна. Ямарс өөрийгөө байнгын харуулаад нүдэнд нь харагдаад байнга хүртэх нь амар чухал. Тэгжээж яг ингээд сураад дэвшээд явна. Тэгээд бас ингээд чиний хэлсэн үг нөгөө хүндээ яаж тусах гэдгийг ингээд амар ойлгох гэдэг. Нөгөө хүнийхээ гутланд өөрийгөө хийн. Тийм одоо жишээ нь ингээд хүнд ингээд амар муухай өвтгмөр тийм юм хэлмээр их юм бол за би өөрөө ингээд ийм юм сонсох юм бол надад ямар санагдах юм болоо гэдгийг ингээд илүү их бодох юм бол найзаа хөөрхөн харагдав. Харин тийм яг амар хөөрхөн харагдчих. Нөгөө дурлцдаг шигтэй зүгээр. За бичлэг ингээд дуугаар сонсч ирсэн бол бичлэгийг үзээд манай төмөгийн цариг нэг хараа. Дараагийн зөвлөгөөнд юу исэн баха? Гинт харж байгаа. Хараг тийм байсан юм шүү дээ. Тийм. Тэгээд ер нь за тэгээ өөр бас нэг зөвлөгөө нь болохоор ер нь чи янз бүрийн хүмүүстэй ингээ ажиллаж байгаа гэдгийг бас амар ойлгох хэрэгтэй. Тэгээ хүн болгонд одоо нэг хүн дээр ажиллаж байгаа юм нь өөр нэг хүн дээр бас ажиллана гэсэн үг биш болохоор хүн болгоныг өөр гэдгийг ойлгоод чи өөрөө ч гэсэн өөр гэдгийг ойлгоод тэгээ ер нь ингээд гигинигийн хэлсэн шиг нөгөө хүний гутлан төлөө хийх. Зөвлөсөн. Тийм зөв. Нөгөө хүний гутлан хөлөө хийж сурах амар чухал гэд. Тийм. За тэгээд миний бүлэг дээр ярьжсэн сүүлчийн зүйл нь болохоор ингээд эмчилгээний ингээд ертөнцид ингээд дээр үеэс хойш одоо шинээр гарч ирж байгаа ч гэсэн дээр үеэс хойш юуг амар онцолдог байсан бэ? Чиний ингээд бөөр өвж гин үү, гиз өвж гин үү, гар өвж гин үү? Усуух уу? Усуух уу ясна найзан жоохон. Эмчилгээнүүд юу онцолдог вэ? Нөхөний биеийг гэл. Биений жоохон сургуулийнхаа нөгөө юм шиг юу онцолдог байсан бэ гэхээр тийм шүү. Гэтэ яг нөгөө манай сургуулийн эмч биш ерөнхийдөө эмчнэр. Тийм ерөнхий эмчнэр ер нь ингээд тархин өвдөж гин үү, гидсэн өвдөж гин үү, хөлн өвдөж гин гэдэг чинь тэрнээс ш ингээд чи яаж мэдэрч гин яаж ийж гэсэн юм асуудаг байсан шүү дээ. Тэгээд тэрэн дээр болохоор ингээд яг үнэндээ ингээд хүмүүс хамгийн хэцүү байдалд оруулаад ингээд амиа хорлолт гэсэн юм амар байдаг шүү дээ. Тэгээ амиа хорлолт нь ер нь ихэнх тохиолдолд хизээч яг ингээд толгой нөвцөн ч юм уу, гидсэн нөвцөн ч юм уу, бөөр нөвцөн ч юм уу гэхээсээ илүү тэр хүний нөгөө нэг сэтгэл доторх тэр ингээд нөхцөл байдал нь амар хэцүү болсноос болж үүсдэг зүйл шүү дээ. Тэгээ тийм болохоор ингээд тэрийг ингээд амар онцлох хэрэгтэй. Тийм болохоор ингээд тэр ингээд сэтгэл хөдлөлийн асуудлууд юм уу эмчтэр хандах тэр шалтгаанууд нь ингээд зүгээр энгийн одоо бөөр тарих юу ч юм уу тэрнтэй ингээд дүүцэхэд чухал байдаг гэд. Тийм болохоор ер нь бол ингээд сэтгэл зүйчд их даагүй юм билээ шүү. Яг ингээд найзууд чинь бас ингээд мэдээж чамд зөвлөгөө өгч чадах ч гэсэн ингээд найдвартай тэр мэрэгчлэр ингээд мэрэгсэн тиймэрхүү хүнтэй ярилцах бол үнэхээр амар өөр байдаг юм бэлээ гэдгийг би бас утсан. Тийм ер нь бол ингээд тийм болохоор ингээд миний бүлэгтээс яг нэг тиймэрхүү юм байсан. Нэг жишээс. Тийм. Нэг залуу одоо ингээд бэлжижсэн байна л да. Их сургуульд Харвардад өдөр орно гэдэг дандаа яваал ингээд бэлжижсэн чинь нэг багш 80 тавьсан гэсэн. Тэгсэн чинь багш яваач атгалцсан. Тийм миний ингээд Харвардад орох мөрөөдлийн маань ингээд би 80 оноо өгч ингээд миний үгүй илээ миний мөрөөдөл ингээд. Тэгээд тэгсэн чинь шүүхээр ингээд орсон чинь яалаг үгүй гэс тухайд ингээд хин зүгээр ингээд ямар ч ингэ бодоогүй зүгээр сэтгэл хөдлөлөөрөө яг өөрийнхөөрөө байгаагүй. Тийм. Тэгээ багш нэгтэй амьд ихтэй ингэ хутгалуулсан. Тэгэл амар тийм. Яг өөрийнхөөрөө байгаагүй. Тэгээ зүгээр ингэ сэтгэл зүйн хувьд ер нь доктортай биш байсан гэ тэгээ зүгээр өнгөрсөн. Ямар амар юм бэ. Тэгээ бас нөгөө миний юун дээр нөгөө ингэж гарч байсан.
хүмүүс доо зүгээр энгийн асуудлаарсан өвдсөн байна штэ. Одоо тэр нь юу ч байдیں۔ Жигнэсээ ингээ хорт автар туссан байна уу ч юм уу. Гэхдээ ингээ тэр бодолтоо өөрөө идэгдээд тэгээд би өвдсөн, би одоо үхэж байгаа гэж бодоод байх юм бол тэр нь яг үнэндээ тэр өвчнөөс нь илүү нөгөө хүний биеийг ингээ муутахад бүр том нөлөө үзүүлдэг. Тэнгүүдээ бараг анханасаа ингээ та өвдөөгүй гэж хэлчих юм бол нөгөө хүн нь ингээ илүү удаан амьдрах тиймэрхүү магадaltaй байдаг. Болохоор ер нь бол хүний энэ тэр сэтгэл зүй тэр ингээ тэр юм амар хүчрэг байдаг. Тийм болохоор тэрнтэй харьцаж байгаа хүмүүс скол чиний сэтгэл зүйтэй ямар хүмүүс харьцаад байгаа тэрэн дээр амар анхаарах хэрэгтэй юм шиг. Яг бол амар эмзэг ямар мэдээлэл ингээ хүлээж авахтаа ер нь эмзэг гэдэг болохоор ингээд зөв эмчнэр дээр очих ч юм уу сэтгэл зүйч хэрэгтэй сэтгэл зүйчтэй уулзах. Тэгээд ингээд токсик хүмүүс амьдрал чинь байх юм бол тэднийг ингээд хөшөөлгүй хусаж хаях. Тийм дан ганц академикт анхаарах биш. Тэгээ сургуультай ч гэсэн ер нь ингээд сэтгэл зүйдээс аягүй сайн анхаарах хэрэгтэй. Тий, тэр амар чухал юм санагцсан. Тэгээд ер нь за өөрийнхөө бүлгэмээ дуусгахад амжилтанд ихэнх хүрсэн хүмүүс дандаа ер нь EQ илүү өндөртэй хүмүүс байдаг шүү. Тий, ер нь сэтгэн бодох чадвараа хөгжүүлсэн хүмүүс сэтгэн бодох нь илүү сэтгэл хөдлөлөө өдөртөх чадвар. Нөө IQ-ийн зүгээрээ сэтгэн бодох чадвар хүмүүс ч гэсэн ингээ холцсон байгаа дотор Сэтгэл хөдлөл нь шүү. Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь ингээд тултал нь хөгжсөн байхад тэр ингээд сэтгэн бодох чадвар нь хөгжөөгүй байсан ч гэсэн тэр хүн амжилтанд хүрч чадна гэсэн бодолд бол би итгэсэн юм. За би одоо микрофоноо 4-р бүлгийн эзэн буюу Түмэн зай продюсерч танд шилжүүллээ. За баярлалаа.